Эрхэм хүндэд тарах үзэр сонирхдаг найз нартаа энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд өчигдөр оруулсан 1 сарын 25-ны видео байгаа. За тэр 1 сарын 25-нд нарны аймагуудын хөдөлгөөний талаар, энергийн талаар, манифестийн талаар товчхон дурсан байгаа. За гэтэл миний мэйл рүү хэдэн хүмүүстэй найз нар маань мэйлчээд энерги цэвэрлэх талаараа дээрэс нь тэр хүслийнхаа талаар жоохон тодруулаад подкаст хэлбэрээр оруулаад өгч болох уу, зөвлөгөө өгч болох уу гэж тэгж байна. Би бол зөвлөгөө гэж гэхээс илүү өөрийнхөө хийж байгаа зүйлийг мэдж байгаа зүйлийг та нартай хуваалцна. За тэгээ та нар маань өөрсдөндөө айл болох наалдаж болохоор өөрсдөө хийж чадхаар тэр зүйлүүдээ өөрсдөө хийгээд өөрсдийнхөө сэтгэлд үеиг байдлаар ингээд 25-ны өдрийг хугдах нь штэ. За нэгдүгээрт би хэл сэтгэл 3 гэж байгаа. За нөгөө нэг биедээ та нар идж байгаа хоол хүнс байгаа штэ. Тэрийгээ бол жоохон баг мах багтай сүү багтай. За тэгээд нөгөө зүгийн бал ч гэсэндээ бас ер нь их хэрэглэхгүй, өндөг хэрэглэхгүй болж өгвөл эдгээр зүйлүүдийг их бага хэрэглэх хэрэгтэй. За тэгээд болж өгвөл ургамлын гаралтай хоолууд ч юм уу 7 хоногт нэг удаа ядаж идчих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би чинь бас их гоё ингээд хөнгөрөөд ирэн. За дээрэс нь йог хийдэг хүмүүсээ бол жоохон йог хий. За бүжгэлдэг хүмүүсээ бол сайхан хөлсөө гартлаа бүжгэл. Фитнес хийдэг хүмүүсээ бол сайн фитнестэй бас гоё ингээд байнга ингээд нэг өдөр болгон шахуу ингээд цэвэр усанд ингээд усанд орохдоо хүртэл өөрийгөө ингээд амар гоё энерги усны тэр зөөлхөн ингээд туслууд би дээр чинь яаж бууж байгааг хүртэл ингээд мэдрэх хэрэгтэй гих мэтлэнгээр биеэрээ ингээд нөгөө эргэн тойрны юм айгуу сайн мэдрэх хэрэгтэй. За тэгээ гадаа гараад салхих ингээд нүрлүү чинь ингээд үлээхээр тэр салхины үлээж байгаа тэр гоё юмсэг байдлыг бас ингээд сайн мэдрэх хэрэгтэй. За тэгээд ууж байгаа идж байгаа зүйлийнхаа амтыг ямар гоё юм бэ гэж бишрэх хэрэгтэй За тэгээд уулзж байгаа найз нөхдийнхөө сайхан талыг нь илүү их харах хэрэгтэй. За тэгээ дээрэс нь дандаа сайн сайхан юмнуудыг. За тэгээ дээрэс нь нөгөө нүд ал сэтгэлийн тал тийм үү. Та хэд маань нүдэрээ айгүй гоё зүйлүүдийг харж авах хэрэгтэй байгаа байхгүй юу? Гоё ургасан цэцэг, дуртай өнгийнхөө хувцснуудыг За тэгээд өөрийнхөө нүрийг гоё бодчаад би ямар хөөрх юм бэ гэд тэрнээсээ аз жаргал мэдрэх. За бусдыг бас ингээд гоё нүүр мүрийг бодаад ингээд ч юм уу эмэгтэйчүүд нь бусад залуучууд байлаа гэхэд хөөрхөн игдүүтэй янзах сүүлийн үед энэ фейс мессер айгүй их яваад байгаа сурагтайс надад ингээд саяхан бас нэг хөөрхөн янзганы тийм видео харуулсан. Тэр мөрнийг айгүй олон эрэгтэй хүмүүсээс шеэрлсэн байсан. Би бас тэрийг хараад ямар хөөрхөн юм бэ, ямар хүмүүс үздэг юм болоо гэд би анзаарсан байхгүй. Чи их хөөрхөн янзганы зургийг маш их эрэгтэй хүмүүс харсан байсан. Тийм болохоор эрчүүд бас их тийм игдүүтэй амтан амьтны зулцаагийг хараад их игдүүн хөдөлтэй юм шиг байна. Тэгэхээр тэр зүйлийг үзэх. За тэгээд их өөрийгөө баярлуулах, хамтдаа шимттэй хоол унд идэх. За ингээд биеэ ингээд та нарын маань гоё болгож байгаа. За сэтгэлээч бас ингээд харах мэдрэмжээр гоё болгоод гоё дуу сонсож ингээд гоё дуу сонсоод ингээд бас нэг сэтгэл санаагаа цэгцэлдэг хүмүүсээс байдаг гоё дуу сонс бүжгэл фитнесээр хичээл. За тэгээд ингээд ер нь ингээд жоохон амьдралын ингээд нэг юм итгэвчтэй биеийн энерги зорсон зүйлүүдээ болж өгвөл ингээд айгүй их йога хий За гих мэтлэн чадах зүйлээ хий. Заавал өдөр алхам йога хий, өдөр алхам бясалгал хийгээд аахгүй. Хамгийн гол чухал зүйл, баримтлах зүйл маань муу юм бодохгүй. Худлаа ярихгүй. За их худлаа ярьдаг хүмүүс ээж болно шүү дээ. Тэр хүмүүс энэ видеог үзэж байгаа бол болж өгвөл 25 нэг хүртэл худлаа ярихгүй байгаад ингээд бас үзэр худлаа ярьдаг хүмүүс айгүй ихэд өөрөө мэдлгүй ингээд худлаа ярьдаг рефлекстэй. Гэхдээ хүнд муу зүйл хийдэггүй зүгээр жоохон худлаа ярьдаг хүмүүс бас байдаг. Тэр хүмүүс хүртэл анхаараарай.
хүнд худлаа ярихгүй тий. За тэгээд муу мухай юм бодохгүй, хүнд муу санахгүй, одоо хүнийг дандаа л нэг сайхан зүйлийг хараад хайрлаад ах нь штэ. Юу нь бол нэг хэдхэн хоног тий 25 одоо нэг 4 5 хоногийн дараа боллоо штэ. За тэгэхээр та тэгээд дээрэс нь та нар маань одоо юу яа гэсэн үг. Байгалийн гаралтай зүйлээд чинь за хүн сайн сайхан ханд чинь хил амаараа хүнийг мухад оромжлохгүй бай чинь ингээд ирэхээр та нарын энергийн түвшин чинь бүр маш өндөр болно. За тэгээд дээрэс нас нэг одоо юу яа байгаа штэ. Одоо жоохон би чинь өвдөд байгаа хүмүүс байж бас магадгүй тий. Надад гинт тийм юм орж ирлээ. Би чинь өвдөд энерги чинь одоо дээшлэхгүй сарнаа таныг өвтгөөд байхаар хүн бас сайн сайхан юм бодоход бас хэцүү байж магадгүй. Тэгэх юм бол өвчнөө намдаахын тулд та яг өвдөж байгаа хэсгийнхаа гэрлэн биеийг одоо тий одоо таны бөөр өвдөж байгаа бол бүслийн хэсгээрээ хөлний өвдөж байгаа бол хөлний өвдөгний хэсгээрээ ингээд яг өвдөж байгаа хөлнийхөө өвдөж байгаа одоо бүслийнхээ ч юм уу хүзүү хоолой ханиад хүрсэн байх юм бол толгоон хэсгээрээ лагаар ингээд өдөр болгон одоо энэ 5 өдөр тий өдөр болгон лагаар ингээд нэг 3 4 тойруулаад ингээд ахаар тэр халууныг ингээд жоохон мэдэрсгийгээд ингээд миний ингээд энэ өвчин ингээд жоохон намдж гэн гэдэг мэдрэмж аваад ингээд ах юм бол таны өвчин намдын шүү. Энэ нөгөө энергийг ингээд лагаар одоо буюу лаасаж агаад галаар ингээд нөгөө энергийг ингэж цэвэрлэх ариусгах үйл явц байхгүй. Тэгэхээр таны өвдөж байгаа хэсгүүд бага хэмжээгээр өвчин намдна. Тэгээд ирэхээр та энергийнхаа түвшинг сайжруулаад сайхан зүйл бодоод гоё юм бодоод ингээд байх нь штэ. За тэгээд хоёрдугаар асуудал юу байна вэ гэхээр одоо нөгөө нэг юу хүсэл бичих гэдэг. За хүсэл бичихээр одоо ястаа жинхэнэ нөгөө нэг бусдын сайн сайхны төлөө, дэлхийн ертөнцийн сайн сайхны төлөө, өөрийнхөө сайн сайхны төлөө юмнуудаа бичгэнэ штэ. За бусдын сайн сайхны төлөө гэхээр би бас өмнө нь дурдчихсан тий. Аав ээж маань одоо эрүүл байгаасаа гэж хизэж тэгж ярьж болохгүй шүү заяа. Эсрэг одоо нөө зүйлийг бодчихно гэсэн үг. Тэгэхээр аав ээж маань аз жаргалтай байгаасаа дүүгийн маань сургууль бүтээд айгүй гоё яагаад дүү маань амар гоё инээмсэглээд ингээ явж ах юм гэдэг ч юм уу те яг иймэрхүү байдлаар за ээж маань аав маань ингээд одоо те 100 нас хүрээд ч юм уу те хүмүүс ээж аавгаа олон жил наслуулах их дуртай байдаг 100 нас хүрээд 6-аад хаяг тулах болтугай гээд одоо ээж аав минь аз жаргалаар дүүрийн инээхээр ийм хөөрхөн харагддаг шүү гэж хүслээ бодох нь байна. За ажил карьер дээр болохоор одоо би ингээд амжилтанд хүрээд за энэ ажлаа ингэж хийгээ зохицуулсан чинь тэр компани тэр хамтрагч маань одоо ингэж зөвшөөрөөд би ингэж юм тэ яа ингүүлс та nice шүү гэл дотроо бодоол яг ингэж хийн. За би ажил дээр очиод тэ хийж чадахгүй байсан одоо гарын хүчний одоо биеийн хүчний ажил хийдэг байсан хүмүүс бол чадахгүй байсан зүйлээ тэ би ингэж одоо энийг ингэж оролдож үцээр агаад ингээд амжилтанд хүрэх хүмүүс намайг вау чи ямар сайн хийдэг болсон юм бэ гэж штэ гэж бодох ч юм уу те. За иймэрхүү байдлаар ингээд хүслүүдээ ингэж бичээд бодно гэсэн. За тэгээд дээрэс нь одоо бусад болон өөрийн сайн сайхны төлөө ингэж чана. За мөнгө санхүүгийн хувьд бол та нар нөх хүсэж авах зүйлийн хувьд бол олцсны үүд гэж байдаг. Орлогын үүд гэж байдаг байхгүй хүмүүст. Бид нар болохоор олцсны үүдээ мартчихдаг. Тэгсэрнээс олцсны үүд гэдэг маань юу гэдэг бид нар орлогынхоо үүдтэй хамтарч ингээд боддог байхгүй. Тэгэхээр олцсны үүд гэдэг маань юу вэ гэхээр хин нэгэн танд бэлэг өгөх, газраас ингээд одоо үн цэнтэй зөвлөл олох тий. За тэгээд энэ тэндээс бизнесийн мундаг саналууд ирэх тий. Ерөөс гадны нөлөөнөөс болж байгаа тий. Гинтийн ингээд танд ингээд одоо мдээгүй байхад чинь гинтийн зүйлүүд орж ирэх, гинтийн ашиг одоо тийм мөнгөний урсгал одоо тийм үнэт эдлийн урсгал тий эд материалын урсгал тань руу орж ирэх
хийг болвол олцсны үд гэж байгаа. За тэгээд энэ олцсны үд маань нэгдээсээ за би ийм надад ингээд одоо тэ төрсөн өдрөөр манд хүмүүс ийм бэлэг өгөөсэй. За одоо дээрэс нь одоо нэг тэ ах маань ихч маань надад мөнгө өгөөсэй. Энд чи олцсны үд штэ. За орлогын үд гэхээр та өөрөө хийж бүтээж одоо бусдад тэр одоо хийж бүтээсэн зүйлээ үнэлүүлээ тэрнийхээ хөлсийг авахыг хэлж байгаа. Тэрнийхээ одоо хөлсийг мөнгөнд хүргөөр авах буюу одоо ямар нэг эд материалаар авахыг хэлнэ гэсэн. За тэгэхээр одоо нөгөө би энэ ажлын ард гарчаад одоо тэг миний сансан одоо мөнгнөөс 2 3 дахин ихийг надад төлөх ёстой. Төлж гинөө тий ямар гоё юм бэ? Миний энэ ажлын үн цэнийг ингээд үнэлж штэ гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар одоо ингээд бодно. За тэгээд бичнэ. За тэгээд дээрэс нь бодонгоо ингээд амар гоё та нар ихлэ бичихгүй юу. Тэгээд дараа нь ингээд 25-ны өдөр ингээд тэрийг яг бодож ирсэнээр ингээд бичсэн зүйлээ хараад ингээд үргэлжлүүлээд дэлгэрүүлээд явахаар илүү гоё болно. Өнөөдрөөс эхлээд та нар хүслээ бичээрэй. За тэггүй болоос нөө 100 хэдэн хүсэл ингээд бичих учраас одоо яг нэг өдөр ингээд бичиж аваад гинт залхуураад юм эсвэл өөр тийшээгээ яваад маваад ингээд өөр юм үзээд хараад гэд ингээд яачна. За тэгээд хамгийн сүүлд нь таадаг хэлэхэд одоо ер нь энэ хүслүүдийг одоо тэ энэ 1 сарын 25-ны өдөр энэ хүслүүдийг хэдийд нь хэлэх вэ? Яаж хэлэх вэ? Тэ гэхээр цагаа сонгох хэрэгтэй болж байгаа байхгүй бид нарт. За тэгэхээр ер нь Азийн орнд байгаа хүмүүс маань тэ бид нар голдуу Монголд байгаа, тэ Солонгост байгаа, Японд байгаа, Хятадд байгаа гэд ингээд ерөнхийдөө Таиландд ч юм уу тэ ингээд Дубай Мубайд ч юм уу ингээд ерөнхийдөө ингээд ерөнхийдөө Аз Дубайч араас биш. Ерөнхийдөө Азийн орнд байгаа хүмүүс маань болохоор юу ягаараа шөнийн цагаар за шөнийн цагаар гэдэг маань юу вэ гэхээр энэ 25-ныхаа өдрийг угтаад гэсэн баггүй юу. Тэг цагаас хоошоо тэ тэг цагаас хоошоо гэхээр нөгөө нэг гариг эрхсүүд чинь ерөөхдөө ингээд нөгөө нэг байралтаа ингээд ороод чиглээд ингээд ерөөхдөө жигдрээд ингээд энерги нь эхлээд явж гин гэсэн үг. Тэгэхээр шөнийн цагаас тэг цагаас хоошоо болж өгвөл өглөөний одоо тийм 7 цагийн хооронд хүн болгон унтж байгаа Азийн улсад тэр унтж байгаа цагийг ашиглах хэрэгтэй. Тэр унтж байгаа цагт амар тайван амгалан хүн болгоны энерги тайван амгалан байж авах учраас тэр тайван амгалан тогтун энергийг ашиглаад өөрсдийнхөө энергийн одоо урсгалыг одоо дээшээ гаргаж өгөх хэрэгтэй. Энэ үеэр бас мундаг одоо Азийн бясалгагч нар бас ингээд бясалгаж байгаа. Тэгэхээр энэ мундаг бясалгагч нарын энергитэй бас нэгдэж энэ окторгой гариг ертөнцийн одоо энергиудтэй нэгдэж ингэж хүчтэй энергийг бүр дэлхий даяараа окторгой ертөнцид даяараа та нарын энерги ингээд явж ийн гэж боддоо гайхалтай зүйл байгаа юм сте. Энэ таарах үзэр сонирхдаг хүмүүс бүгдөө сүнслэг мэдрэмж өндөртэй хүмүүс байгаа. Бүгдөө яагаад таарах үзэр сонирхсан гэхээр таны дотор сүнслэг мэдрэмж байгаа учраас та таарах үзэрт итгээ сонирхоод байгаа юм. Ганц ч хүн таарах үзэр сонирхоогүй хүмүүс олвол яг сүнслэг мэдрэмж хүн өнөөдөртөө мэдрэмж нь бага байна гэсэн. За тэгээд сүнслэг мэдрэмж нь сэрсэн байгаа бүх хүмүүсийн одоо сүүлийн энэ 3 жилийн хугацаанд сүнслэг мэдрэмж маш өндөр түвшинд бүх хүмүүсийн сүнслэг мэдрэмж сэргэж байгаа. Тэгээд нэмэлтийн мэдээлэл шүү. За тэгээд таарах үзэр сонирхдаг хүмүүс яадаг вэ гэхээр мэдрэмж өндөртэй сүнслэг мэдрэмж нь тодорхой хэмжээгээр сэргсэн хүмүүс байдаг учраас миний юу яриад байгааг бүгдийг нь ойлгож байгаа. Тийм болохоор та нар маань ерөөхдөө миний энэ жил тараа энэ сувгийн маань үздэг хүмүүс ерөөхдөө намайг олол ойлгочлаа ах миний нөгөө дуу хоолой ярианы өнгө айс тэ одоо идэл сул илүүд дуу үг энтрийг бүгднгийн ойлгож мэдж байгаа ах гэж бол би бодож байна. Тэгэхээр энэ тал дээр бол нэг хайхтар би шүүмж энтэр ерөөсө бодохгүй байна. Хамгийн гол нь намайг
Надад ямар гоё юм бэ? Нэр тийм юм байдаг шүү гэж хэлэх бах та гэж би одоо нэг илүү сайхнаар бодож байгаа. За тэгэхээр та нар маань хүмүүст бас нэрээ нэмж хэлэхэд гоё хөөхөн эргэтэй ч вэ? Эмэгтэй ч вэ? Амар гоё нэгэд за юу чин сэтгэлийн углуурганаас инээж хүмүүсийг зүгээр л гудамжинд явж байгаа хүмүүс рүү сайхан инээгээл ингээд толгой тохиол таньдаггүй ч гэсэн сайхан инээгээл толгой тохиод ингээ явхлаар хүмүүс айгүй гоё хайр түгээдэн шүү. Тэр хүмүүсийн хайрын энергиг бас өөрөө авдгийн шүү. Тэгэхээр тэгж гоё энерги бас авч үзээрэй. Бусдыг бас гоё энергитэй олгоорой. Энэ 5 хоногт бас бусдад бас гоё ингээд инээд бэлгэлээд инхлэрч манай Монгол улсын ихэнх хүмүүс бас ингээд биенийхээ инээмсэглэлийг авсаар байгаа бас энергийн түвшнээс тодорхой хэмжээгээр нэг өдөр 1 секунд минутаар ч гэсэн бас гоё цэвэрхэн байна штэ. Тийм болохоор та нар маань ингээд энэ 4 5 өдөр ингээд сайхан ингээд юу яачих өөрсдөө болон гаднаас ингээд сайхан аз жаргалтай энэ амархан штэ аз жаргалтай гоё мэдрэмжүүдийг аваад өөрсдийнхөө чадах зүйлээ хийгээд тэгээ 25 хүрнэ. За тэгээ дээрэс нь чадах гоё зүйлээ бичиж чадна штэ бид нар тэр зүйлүүдээ бичээд тэгээ гоё мөрөөдөж чадна штэ тэрэн шиг мөрөөдөөд за шүн буюу одоо тэг цагаас хоошо та нар боломжтой цагуудаараа орон дээрээ суужгаад сайхан хүслээ бодоод инээгээд зарим хүмүүс нь ганцаарч галтгооныхоо өрөөндөө суужгаад бусад хаалгануудаа хунтж байгаа хүмүүсийнхэн тий сайхан хаалгуудыг хаажгаад эсвэл өөрөө тусдаа өрөөндөө суужгаад хаалгуудыг сайхан хаажгаад болж өгвөл бүдэг гэрэлт тодвш бүдэг гэрэл асаагаад тий за лаа гэдэг ч юм уу тий лаасаа бол бүр сайн гоё тий лааны галын гэрлээс их гоё энергитэй за гих мэтлэнгээр бүр тас харанхуй байсан ч их бас зүгээр за тийм болохоор ингээд та нар маань яг энэ иймэрхүү орчин бүрдүүлж агаад тэг хүмүүс унтж байгаа юм чинь танд ерөөсөө сад болохгүй шүү дээ. Хинч сад болохгүй өөр юм ч бодогдохгүй таны зорилго бол ерөөсөө энэ дэлхийн ертөнц огторгон ертөнцтэй холбогдох зорилготой. Танд огторгон ертөнцид та өөрийнхөө хүслийг одоо тий хэлэх зорилготой иймэрхүү манифест болж байгаа юм шүү. За ингээд та бүхэндээ одоо амжилт хүсье. За тэгээ хэдүүлээ эх 2 сард бүр маш аз жаргалтайгаар тараа хүзрийнхаа мэргээр уулзъя.